Ер нь бол өмнөх жилүүдэд Баянзүрх дүүргийн одоо засаг даргын бол орон төгнөө цөрөнгө бол жилдээ 400 сая төгрөгөөс дээш давдггүй байсан. За энийг бас бүгдийн зарлагддаггүй байсан. За энэхүү мөнгө маань бол одоо байгалийн гамшиг болсошгүй эрсдэл, за одоо халдварт цаар дахал, халдварт өвчнөөс одоо хамгаалах гэсэн ийм зориулттайгаар төсвөлгдсөн мөнгө байдаг. За гэвч одоо өнөөдрийг хүртэл одоо тэр 1 сар гаруй хугацаанд одоо 2.5 тэрбум төгрөг нь хэрхэн одоо үр өгөөжтэй зарцуулагдсан юм. Коронавирус одоо халдварт цаартлагаас хичнээн иргэний одоо амнаас эрүүл мэндийг урьдчилан сэргийлж хамгаалсан юм. Хичнээн бизнес хэрэгжлийг дэмжсэн гэдэг нь тодорхойгүй барьсаар өнөөдөр хүрсэн. Дараагийн жилд ч гэсэн дүүргийн засаг даргын нөөц зөрөг одоо өмнөх жилүүдтэйг бол нэг дахин нэмэгдсэн байдлаар ингээ батлагтаал ингээл явж байгаа. Дэлхийн нийт болон Монгол улсын хэмжээнд одоо сар дахлын одоо давгчгүй хүнд үеийг бол бид бүхэн даван туулсан. Сар дахлын үед бол төсөв нэмэгдэх нь бол байж болох асуудал. Монгол улс ковидын тухай хууль хүртэл батлаа явж байгаа. Тэгэхдээ иргэдийн эрүүл мэнд амь насаас гадна бас нэг хүн зүйл бол Монгол улсын хэмжээнд аж ахуй нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид олон одоо аж ахуйн байгууллагууд үйл хадгаа барьсан, эдийн засгийн хямрал дарамтанд өртсөн. Үүний эсрэг одоо засгийн газар одоо тэр харьяа төсвийн байгууллагууд тэр их төсвөлсөн мөнгөөр хичнээн одоо аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагааг дэмжсэн, эдийн засаг дэмжлэг үзүүлсэн өнөөдөр хүртэл тодорхойгүй. Ковидын тэр их олон 100 их найт төгрөг одоо хэрхэн үр өгөөжтэй зарцуулагдсан одоо хүртэл ард иргэдийн дунд шүүмжлэлтэй байгаа. Энтэй зэрэгцээд засаг дарга бас мөн энэ 2.5 тэрбум төгрөг нь ямар үр өгөөжтэй зарцуулж яаж үр дүнтэй ажилласан бэ гэдэгтэр бол бид шүүмжлэлтэй байгаа. За сая өнгөрсөн 2021-22 онд ковидын тухай хуулийг далимдуулаад маш олон одоо төрийн албан хаагчдыг шалгалтгүйгээр, сонгон шалгаруулалтгүйгээр ашиг сонирхлын үндсэн дээр томилсон байдаг. За сая төрийн албаны зөвлөлөөс 23 онд шалгалт ороод нийт 12 албан хаагчийг чөлөөлсөн байгаа. Төрийн захиргааны албан тушаалт. Гэх мэтлэн энэ одоо нөгөө томилогдох албан тушаалууд дээр ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ажил мэргэжлийн үл хамааран шууд намын томилгоо хийж байгаа нь бол хууль зөрчиж байгаа үйлдэл гэж бид бас үзэж байгаа.